Өсчсөн хөгжлийн үзэл баримтлал улсын их хурлаар батлагдсан. Үүнтэй холбоотой орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлуудын суурь судалгааг бол өсчсөн хөгжлийн үндэсний хүрээлэн хариуцж хийхээр ажиллаж байгаа. Өнөөдөр бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа захим шилжилтийн хүрээнд 330 сумын хөгжлийг бүгдийг 6 бүлэг 33 индексээр хэмждэг болёо гэдэг агуулгаар ийм захим системийг хийгээд байна. Өөрөөр хэлбэл 330 суманд хамгийн шаардлагатай бүтээн байгуулалтын төлөвлөлүүд нь юу байх вэ гэдгийг илүү шинжлэх ухааны үндсэлтэйгээр индекс дээр суурилсан байдлаар хийхээр ингэж төлөвлөж байна. Өсчсөн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хийж хэрэгжүүлэх төслийн 90 бийг гаргах аль салбарт ямар бүтээн байгуулалтуудыг хийх, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хуваарлтын орон зайн төлөвлөлтийг ярихад энэ систем бол суурь судалгаа болно гэж хэлж болно. Орон нутгийн иргэдээс гарч байгаа саналыг илүү шинжлэх ухааны үндсэлтэй арга зүй захим системээр толгуурлаж төлөвлөдөг ийм тогтолцоо руу шилжиж байна гэсэн. Энэ системийг өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс санхүүжүүлж өсчсөн хөгжлийн үндэсний хүрээлэнд шилжүүлэх өгөхийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Монгол улсын хөгжил маань нийгэм эдийн засгийн хөгжил маань бүсчилсэн хөгжлийн стратегтэй бодлого дээр суурилж байгаа. За энийг тодорхойлно гэж урд нь бол гараараа бүх мэдээллийг цуглуулад их олон байгууллагаас өөр төрлийн мэдээллүүд ингээд бас хоорондоо жоохон зөрөөтэй явдаг байсан бол нэг газар энэ системийг төлөвлөснөөр бүх байгууллагууд холбогдогч байгууллага бүр аймаг орон нутаг сумаас 330 сумаас мэдээлэлүүд нэгтгээд ороод ирдэг. Өөрөөр хэлэх юм бол яг хөгжлийн бодлогоо тодорхойлоход илүү оновчтой боломжтой болж байна л гэсэн.